За одоо тээвэр үүсгээд ярианд байгаа гадаад агуулгад ирсэн ачааг тээвэрт ачаад Улаанбаатар руу хүргэх заавар идэг оруулна. За хэдүүлээ энэ ачааны хэсгээс голын хэсэг буюу энэ тээврийн хэсэг рүү орно. За тээвэр үүсгэхдээ болохоор шар нэмэх хэсгийг дараад өгнө. За ингэснээр энэ хэсэгт тээврийн дугаарыг оруулаад өгнө. За ингээд шинэ тээвэр. За энэ хэсэг нь болохоор шуудагаар тооцооны төлөв хэсэг байна. За шуудагаар тооцно. Шуудаа хадгалах тарч. За ингэнгүүт тээвэр үүсчихлээ. За одоо яг хоо тээвэрт шуудаа юм уу ачаага ачин тийм ээ. За дээр нь дараад өгнө. За дарангууд одоо ер нь тээвэрлүүг орчиж байгаа гэсэн үг. За энд шуудаатай ачаа үүсгэхийн тулд эхлээд шуудаа үүсгэх хэрэгтэй. Шуудаанд ачаа хийхин тулд тийм ээ. За энэ дээр нэмэгдээр дарснаа шуудааны нэрийг оруулаад өгнө. За нэрийг оруулаад өгнө. Шуудаа лигчтэй. За ингэ нэмэх дарснаар бидэрт шуудаа өсчлээ. Ингээ шуудаа өсчихэж байна. За тэнгууд шуудаанд ачаа яваад байтал. Шуудаар орлоо. Нэмэх хэсгийг сонголоо. За ачаагт яах нь баркод уншуулна. Хийгч байгаа ачааныхаа кодыг уншуулад өгнө гэсэн үг. За энэ дээр ингээд ачааны мэдээлэл ороод ирнэ те. За энэ ачааг хийя. Засварлах дарна. За тэгэнгүүт одоо дагуулах ирсэн төлөвтэй ийм ачаа. Одоо энэ шуудаанд ороод ирсэн гэсэн үг. Шуудаанд ингээд нэг ачааны таарч ирсэн те. За хэрвээ шуудаанд багтахгүй том ачаа байвал яах нь том ачаан дээр дараад нэмхийг дарж өгөөд захаа баркод гараад ирнэ. За үүнийг уншуулад өгнө. За ингээ мэдээлэлүүд байна те. За доош бүлгээд засварлах дараад за ингээд гадаад дагуулгад ирсэн төлөвтэй болоод бас ингээд том ачаа болон шуудаатай ачаа яах нь ингээд энэ тээвэр дээр маань үүсчлээ гэсэн үг. За одоо хэдүүлээ ачаагаа ачсан юм чинь тээврээ Улаанбаатар руу гаргая те. Гаргахын тулд энэ төлөв нээлттэй гэсэн төлөв дээр нь дараад өгнө. За тэгэнгүүт ингээд тээврийн дугаар салбар ингээд мэдээлэлүүд нь ороод ирнэ те. За хэрвээ тээврийн нэмэлт төлбөр хэрэгтэй бол та энэ дээр нь 1 12 он ч юм уу 10 он ч юм уу ингээд оруулаад хадгалаад өгнө. За дараа нь тээвэр хахаа дараад өгнө. Ингэснээр бид нарт одоо тээвэр хах эцсийн шат руу орж ийнэ гэсэн. UB 90 хогног заавал оруулж хэрэгтэй. UB 90 хогног за нэг 3 4 хоногийн дараа очио гэдэг 15 сонгож өгөөд за энэ тээврийнхаа зургийг оруулаад өгнө гэсэн үг. За ингээд тээврийн зургийг оруулаад за ингээд тээврийн зургийг оруулаад за ингээд баталгаажуулах дарснаар тээвэр маань амжилттай хаагдчих те. Улаанбаатар руу гарчлаа гэсэн үг. За тэгэнгүүт ингээд бараа маань байхгүй болчихно. Тээвэрт гараад яваад өгсөн болчихж байна гэсэн үг.